Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдааны 2 дугаар шатны шалгаруулалт үргэлжилсээр байна. Би та бүхэндээ Сэлэнгээс оролцож байгаа зохион бүтээгчдийг ээлж дараалан танилцуулсаар байна. Дараагийн зохион бүтээгч төгөлдөртэй хамт гарч ирнэ. Ингээд зохион бүтээгч бүрэн төгсийг бүгд хамтдаа дайзан дээр угтан авцгаая. За Монгол онцлог тоглоом шиг юм бариад гараад ирсэн шүү. За 1-р шатанд Мөнхбат бүрэн төгснөр зөөврийн малын хашаа тийм ээ зөөврийн хашааг хийн гэж тэмцсэн. За хашаа маань ийм хэлбэртэй болсон. За бүтээлээ тайлбарлахад урд минутын хугацаа би яаж хийсэн, хэрхэн хийсэн. За тэгээд энэ хашаа нь ямар үн өртөгтэй болсон, хичнээн метр газрыг ийм хашаагаар хашаалах вэ? За манай нөхдөд 1-р шатанд орж ирэхдээ бол би зүгээр нугалахгүй орж ирсэн. Тэгээд нугална гэдэг бол шүүгчнэрт хэлжсэн. Тэгээд тэрнийхээ өөрөөс нугалж орж ирсэн. Тэгээд нийт урт нь болохоор 382 м, 382 см. Тэгээд 500-аас 800 малын хашааг 14 байранд орж хэлнэ. Энэ болохоор нэг байр нь нэг байрыг 3 нугалсан. Энэ 3 нугалсан нь болохоор ашиг нь болохоор нэг хүн барих боломжтой болж чадсан. Нэг нугалахгүй болохоор 2 юулаад нэгийг байгаад нэг нь болохоор таашаа таяраад унаад идэх тийм учраас нэг нугалдаг болгоод гацыг хийдэг болгосон. Хятадын хашааг очиж үтсэн. Тэгээ жоохон материал нь жоохон муу юм бэлээ. Тэрнээс бол нугалдагаараа давуу талтай болсон. Төмөр нь болохоор 8 төмөр утас Монгол сайн чанарын бат бөх. Тэгээ доотлын энэ юу нь болохоор малын төл малыг гарахгүй гэж ойрхон хийсэн. Тэгээ дээдл нь болохоор мал гарахгүйгээд том хятад. Тэгээ метр нь болохоор метр 20. Тэгээд нэг байр нь тэгээд нийт 14 байр орно. Цагаан хашаа нь бол би бол нэрийг нь бол маш буруу өгсөн байлээ. тэрийг. Тэгээд цагаан хашаа гэж орж байгаа. Малын цагаан хашаа. Тэгээд цагаан хашааны яг Монголын цагаан хашаа нь байгаль орчинд ээлтэй хаягдл төмрөөр. Тэгээд юу нөгөө хашаа нь болохоор 8 юу ордог. Нэг байранда 8-аас 100-ны хашаа бол 10 ордог. Өвлийн хашаа 8-аас 8 ордог. 10 ордог. Тэгээд нэг нь болохоор 3-аас 4 хэлтэй. За ийм олон хаягдл төмөр, ийм их хаягдл төмөр хаанаас олох вэ? Ийм хаягдл төмрүүд бол дарханд бол нэг компани барьж аваад манайх хэрэгжилж ийсэн. Тэгээд тэр компани харахтаа эний чинь манай төмрийн гаргаж цуг тэгээд үйлдвэрлээд үзье гэж нэг компани юу гаргасан. Хүсэлт гаргасан. Тэр компанид нь манай ах дээр бол хариу өгч чадаагүй байгаа, тэмцээнд орж байгаа болно гэж хэлсэн. Тэгээд энэ хашааг бол манайх бол 5 жилийн өмнөөс бол эхэлж хийж хэрэглэсэн. 5-6 жилийн өмнө ах маань санааг нь гаргаад хийгээд тэгээд одоо 5 жил болж байна. Тэгээд энэ хашааг хэрвээ дараачны шатандаа тэнцвэл дараачны шатандаа би бүр сарвч болох гэж байгаа. Хойно ингээд араам зангидаад тэгээд болно гэж агаа бас хэлсэн. Тэгээд багийнхан болохоор манай ах байгаа. Тэгээд дэмжиж байгаа хүмүүс манай гэрийнхэн. Тэгээд багийн гишүүн ийм хүмүүс байгаа. Бүрэн төгсөө хамтран ажиллая гэсэн санал тавьсан газар тэгээ та нар юм хийгээд би бол нэвтрүүлгээрээ сайхан сурталчлаад олны танил болоо ярьчих гэсэн юм шүү дээ. Айгүй яа саналаа урд өгөлдөө хариуг нь урд өгөлдөө. Тэгээд ах чамайг тэмцээнд яваад ирсний чинь дараа болъё гэж хэлсэн. За ах бол одоо зургатаар догдолцсон сууж юм шүү дээ. Зургатаар үтстэй. За тэгээд энэ гогцооныхоо юу нь болохоор нийт диаметр нь болохоор 13. Тэгээд жижиг нь болохоор 8. Тэгээд нийт юу нь болохоор 6.5. Тэр нь болохоор 4. За тайлбарлах цаг хугацаанд дууссан шүү. Мөнх баяраа бүрэн төгсөө. Ахын санаа болж өөрөө чиний санаа болоо өрч. Тэгэхээр ахын санаа 5 жилийн өмнөх ахын санаагаар чи орж ирээд өөртөө адил хүүхдүүдэд өрсөлдөөр одоо яг үлдэнд манай гэр бүлийн санаа. Тэгээд дараачийн шатан дээр агаан тэнцвэл агаа нь бол чамтай цуг орж бүтээлээ чинь сайн дэмжиж орно гэсэн. Өнгөрсөн жил чинь чи отрын жижиг гэрээр оролцож байсан шүү дээ, тийм ээ? Энэ жил бол одоо бүр өөр бүтээл хийгээд аваад ирсэн байна, тийм ээ? Отрын бас хашаа гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энийг тэгснэ болоод малын цагаан хашаа болгосон, тийм ээ?
Энэ бөөрн кинод чинь одоо бидний энэ зүүдэг шиг юм карбинууд байвал ингээл атгаал тавиад нийлүүлчмээр юм байна да тий. Нэг хүн угсрахад тэгэхгүй бол ингээд бөө юм чи ингээл өргөөл яваал ингээд нааш цаашаа энэ ч одоо нэг ингээл нааш цаашаа нэлээ явах нь шүү дээ тий. Гац нь юу ах вэ? Гац нь болохоор 150 см-ийн урттай. Тэгвэл хоёр цагиргыг нийлүүлж нөгөө талын амтаа нийлүүлээд дундуур нь сөвлөхийн тулд наадах чарил том баймаар санагдаад байна. Ой нөгөөт нь болохоор юу нь болохоор диаметр нь болохоор наадахаа арай жоохон том хиймээр юм санагдаж байна. Тэгвэл нөгөө олон юм сөвлж дундуур нь ороход хэцүү болно шүү дээ. Наадах чинь 10 та хийвэл их амархан явчихмаар байна. Тэгэд энэ одоо нэг ийм секц нь ямар үнэтэй босох вэ? Ийм секц нь болохоор 10-д босч байгаа. Гуруула нийлээд 10 юм уу? Бүр нэг ширхэг гин юм уу? Нэг хавтгай нь уу? 30 мянга юм байна тий. Ингээд одоо ингээд 30 юм байна тий. 3 метр нь 30. 100 метр нь 300 мянга. Малаа хашина. Тэгээд бог малыг хашина. Тэгээд бод малыг болохоор жоохон адуу модуу дайрчаад идэг. Тэр бог мал. Тэгээд энийг нь болохоор бүр энийг сайжруулад арам загдах нь хавар намрын сар юута салхивчтай тийм хийж байгаа. Дайрлуулгахдаа бол ингээд нэг талын ингээд шулуунаараа биш жоохон ийм зигзаг хаягтай тавих юм бол өөрөө бол нэлээд бүх салхи шуурган яах нарыг гайгүй болох байх. Зүүн бол тэр цагаан хашаанаас хамаагүй илүү салхи сайн нэвтрэн малын юуг сайжруулдаг. Энэ бол ингээд яг одоо бид нар тарж энэ бол нэг ойролцоогоор 30 мянган төгрөг гэж сая ирлээ тий. Нэг нь ойролцоогоор хэдий ил болж байгаа вэ? Нэг байр нь 23 байгаа. Ингээд нийлээ 23 хил болчихсон юм уу? Тэгээд нэг нь болохоор 7.3 гэж. Нэг нь 7. Би 3 бол байгаа гэж хэлсэн шүү дээ гэхдээ. За бүр багасгалаа 6 хил орчих болох юм байна тий. Нэг жааз 6 хил. Энэ юунуудыг холболтын хэсэг гагнуур юм биш үү? Тэг гагнуур. Гагнуур өртөг гэхээр сууж байна. Гагнуур өртөг нэх сан гарахгүй лээ. Цэг болгонд орох. Анх гэртээ өөрсдөө гагнуур хийсэн. Тэгээ төмөрийн бол хаягдл төмрөөр заримд нь залгаа малгай хийж өгсөн. Төмрүүдээ хаяхгүй. Ерөнхий ивент итгэгч шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Одоо дараагийн шатанд хэрвээ тэнцлээ гэсэн тохиолдолд энэ хийцэн дээр ямар яг зөвхөн жазны хийцэн дээр ямар нэгэн хийцэн дээр бол улам сайжруулж бодно. 3 болохоор жоохон хүндрэлтэй байж магадгүйгээд 2 болгоул яад ингээд агаа бол хийсэн. Нэгийг хийхэд ямар хугацаанд хийсэн? Одоо энэ болгоныг гагнаж байгаа шүү дээ тий. Нэгийг нь бол энийг хийхэд 30 минут. Нэг юу вэ? Яг хөө эхлээд нь материалаа бэлдэж штэ бид нар төмөр тастаа тий хэмжээр тавьчих. Тэгэл цаг хараад нэг угсаа гэж явах 30 минут орчим тий. Тэгээд яг бүтээлээ бүх төмөр өмрийн бүгдийг нь тайрж мойрвол нэг нь бол цаг. Тэгээд гагнуур хийхэд 30 минут л байгаа. Баяр бүрүү багштай зөвлөгөө юм уу санал юм уу? Би яг энэ хийцийн хувьд бол нэг л арай л биш харагдаад их юм. Энэ одоо хөдөө эргэлэх юм чи нэгдүгээрт ингээд мал наадгаж ингээд шүргсээр байгаад гагнаас нь тавьчих штэ. Тэгэхээр за үлээж. Тэгээ тавьчин. Тэгэхээр тэрийг одоо төмөр уцаар ороод юм уу ингээд яа. Тэгэхээр энэ хүндлийн юмнуудыг чинь тогтооход хэцүү тийм ээ. Тиймэрхүү асуудлууд үүсэх болов. Зүгээр ямар гагнаа хийсэн бэ гэдгээс хамаарат тийм ээ. Ямар хүн хийсэн бэ гэдгээс хамаарат наа чи янз бүр болно. Нэг хүн тийм олон хашаа үйлдвэрлээд явах боломжгүй. Чадвартай ч юм уу, чадвар жоох муу ч юм уу тийм хүмүүс гагна. Тэрнээс болоо салуул яах вэ гэж энэ багш асуугаад байна. Тэр чи өөрөө отрын хашаа гэж ярьж байгаа. Салчвал тэр хөдөө отор чи хэн очих гагнж өгөх вэ? Хэдэн малчин цуваад гараа явуучих уу гэдэг асуудал байна шүү дээ. Тэрний дээр энэний доод хэсгээр нэг жоохон битүүмжил хийх боломжтой юу? Бүр энэ доотлоор нөө. Тий. Ямар нэгэн материалаар зүгээр энэ төмрөөр биш л дээ. Болно л доо. Тэгэхгүй бол одоо ийм шоо хэлбэртэй байх юм бол ихэвчлэн малын хөл хугарах тал их байгаад байгаа. Бог мал бол ихэвчлэн их үргэдэг тийм ээ. Нохооноос ямар ч юмнаас үргэдэг. Тийм учраас малын хөл хугарах магадлал улам ихсэж байгаа. Уртд нь юу оруулаад хийж. Харин тийм санаанууд юу байна гэдгийг л би чамаас асуугаад байна. Гэхдээ энэ нэгдүгээрт жин их байна. Тэгээд зур тор байвал яасан ингэ санагдаад их юм. Тийм жижигнүүдтэй хилэгцэн тор байдаг шүү дээ. Харин тэний жоохон материал нь жоохон хэцүү болчиход байгаа. Тэгвэл тэр материал тэр чинь бол зүгээр нэг төмөр уц байгаа шүү дээ. Нэг хэдэн төмөр уцнуудыг ингээл хоёр ингээ сүлжээ явчихж байгаа шүү дээ. Юу нь болохоор тэгээс энэ аюулгүй байдлын нэг юм бас юу байгаа. Одоо гацыг зоод алах үед шүү дээ. Бид нар болохоор алхахыг зоож жоохтой гараа ингээд талцчих гээд байдаг. Тэрэн дээр бас алхны хамгаалт бас өгж байгаа.
Нөгөө малын хөл хугалахгүй байх аюулгүй талаас ямар шийдэл гаргах вэ? Хямд төсвөр материалаар доотлын юугаар битүүлэх вэ гэдэг шийдлүүдээ бас хэлж өгөөч ээ гэж асуугаад. Энэ нөгөө нэг дотор талд нөгөө нэг гялгар төмөр үүд штэ. Одоо гялгар тэр төмөрийг дотор талд нь энд нь эргүүлж хийгээд тэгээд нэг 3-аас дээшээ ийшээ буцаад ийшээ оруулалт нугалчих болно штэ. Металл хийх тусмал хүнд дээр нь үнэтэй болно. Тэрийг дараагийн шатанд хэрвээ ингээд шүүгчнэр зөвшөөрвөл шийдээд ирэх боломжтой байна уу гэдэг. Боломжтой. Яг одоогоор бол металл хийвэл хэцүү шүү. Төмөр ямар нэгэн байдлаар сэрдийвэл бүр зүсээ айчна, тийм ээ? Тийм асуудал байгаа. За. Тэгээ 90-ийн цаашаага нуглуул гайгүй. Хүндлэгийн шүүгчдэд үндсэн шүүгчд маш их баярлалаа. Яг чамайг нэгдүгээр шалгаруулалт орж явах үзүүлсэн дээ тий. Тэгээд нөгөө нэг зоодог тартай. Тэгээ тэрний хажууд бол наа чи нэгдүгээр чи. Хоёрдугаар одоо чи ингээ 3-3-аар нэгдсэн энэ торнуудаа яаж хооронд нь холбох хэлээ? Юу бүгдээрээ холбоостой байгаа шүү дээ. Одоо харин тэгээд энэ дээр гац орж ирнэ шүү дээ. Тэгээ ганцаар холбогдох юм байна тий. Одоо тэгээд нэг айл одоо чи аль зэрэг хэмжээний авч явахад унтчаар одоо наад чинь бол ингээд баг нэг 3 тойр нэгтэж баг 80 дийл болох гэдэг тий. Энэ нөгөө нэг малын юу цагаан хашаанаас бол хөнгөн болно шүү дээ. Тэр цагаан хашаан чинь нэг шургаач амар хүнтэй тэрнээс нь 10 ширхэг гэхэрч юм бас. Энэ тэрнээс бол хөнгөн. Тэгээд яг би ийм зөөврийн мал зал хаждаг юм хашаанууд бүгднийг үзлээ л тий. Бүгднийг үзсэн. Уулын чамд их үзүүлсэн. Тэрнээс бүр хэлбэр ичтэй юм зөндөө байна. Наад бол нэгдүгээр чин ихтэй байна. Хоёрдугаар наад чи олон дахин шилээд ирэхдээ наад ягнаас ч юм асуудалтай болох юм шиг байна да. Болдотор шүүгч санал зөвлөгөө байхгүй шууд гэрлээ асаага эхэлчлээ. Нэг ногооныг улаа. Миний хувьд яг хожээ бүтээлээ бол сайн хамгаалж байна. Тэгэхдээ дараа жилээс харавчаараа орж ирсэн гэдэг юм шиг. Яг энэ дээр бол үгүй дараа жил би шал өөр санаа бодсон байгаа. Хоёр санаагаа бэлдсэн байгаа. Одоо нацгаа гацыг яагаад авчираагүй? Гацыг яагаад авчираагүй? Гацын хэрн цул төмөр гацын нэг шаардлага болохгүй мохтой гэж бодлоо. Харин тэр турба гялгар төмөр тэгээд зарим нас юута төмөр байдаг. Тэрийг бол хэрэггүй. Тэр болохоор гац нь хавиралдаад байдаг. Тэгээд цохор амт. Чи одоо зүгээр маш товчхон шил надад нэг хэлээд би тэгээд шийдэл гаргадаг. Чи энэ дээр одоо сая ингээд нэлийн хилцүүлэг өрнөлөө шүү дээ. За одоо энэ дээр чи чам дээр ямар санаа бууж байна. Өөрөөр хэлбэл ингэ сайжруулахад яг ямар санаа бууч одоо сая алдаанд шүүгчнэрийг хийлсэн шүмжүүлэн шүү дээ. Дутагдлаа тал. Тэрийг харж байгаад одоо чам дээр ямар юм хийчмээр санагдчих. Одоо тэр аюулгүй байдлыг хангахад бол тэр алхны гарны хамгаалалт орж ирнэ. Тэгээд болохоор сүүлд нь болохоор энэ хавар намрын салхи юунд болдог юу орж ирнэ. Дээшээ эндээс одоо нэг төмөр хахад дээрээс нь доошоо ийшээ юу уулаад гялгар цаас углаа. Тэгээд дээрээс нь ингээд юу гялгар цаас углаж тэгээд бас нарны хамгаалалт тэгээд салхины хамгаалалт гэж хоёр юм. Ингээд яваад ихээр чинаа шийдэл дээр болохгүй байна л да. Чи дараа жилээс өөр бүтээл авч ирэхгүй болохгүй байна. За. За, хоёр улаан нэг ногоон. Гэрэл аслаа. Өрн төгсөө энэ удаагийн маань уралдаанд бүтээл маань харамсалтай нь 2 дугаар шатнасаа бүдэрлээ. Гэхдээ зохион бүтээгч, залуу зохион бүтээгчд өмнө зөндөө хугацаа байна. Зөндөө хийж бүтээх зүйлүүд байна. Амжилт хүсье өрн төгсөө. За амжилт хүсье. Дотор бол маш ширүүн боллоо. За юу гэсэн. Шүүгчнэр бол маш их юм асуусан. Тэгээд заримд нь ч буруу харил, заримд нь зөв харилаад гарч ирсэн. Ингэж асуух бах та, тэгж асуух бах та, ийм одоо тодруулах бах гэд манай хоёр бол их төлөвлөгөөтэй орсон тий. Уг нь бол тэгээд жоохон зарим юм сандрангуутлаа марчлаа. Хоёр яасан юм бэ? Их олон зориултаар ашигладаг болох гээд хичээсэн юм уу? Сүүлдээ бүр сарч болох гээд үтсэн чинь тэгээ болоог. Харин шүүгчд тэгээд байгаа байхгүй да. Хамгийн гол нь их олон хувилбартай, их олон юм чинь тэгээд аль үүргээ гүйцэтгэж чадхаа байлаа. Сүүлдээ ингээд нэг тийм хэрэггүй юм болчих гээд байдаг юм аа. Тийм учраас их тууштай нэг тал руугаа яваач гэж олон ч дугаараар олон ч зохион бүтээгчдэд хэлсэн дээ. Тэрийг анзаараагүй юу? Анзаарсан. Тэгээд яасан? Тэгээд жоохон өн болно гэж утсан чинь тэгээд шүүгчнэр жоохон хэрэггүй хаа гэл. Тэглээ. Энэ жилээс бол ямар туршлага сув? Энэ жилээс тэгээд ер нь юмыг зөвхөн шинийг бүтээх талаар л сурлаа. Өөр юм сэтгэх талаар. За одоо бас хамгийн гол нь сэтгэхдээ яаж хийх вэ гэдгийг маш сайн тодорхойлж хийхгүй бол бас
Хэрэглээгээ бодох хэрэгтэй байна. Их л олон юм л бодох хэрэгтэй байна да. За хамжилт хүсье сэтгэлээр битгий унаарай. Баярлалаа. Ерөнхий ивент итгэгч шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. За бүтээлээ дуусгаж амжсан уу? Ерөнхийдөө бол миний бүтээл нэг дуусж байгаа. Нэг яг 100% гэж хэлж болохгүй л бүтээгдэхүүн болгоо зарахад 100% гэж үздэг бол одоо нэг 80% нэгтгэсэн. Хоёр дахь ажлын оролцож байна. Тэгээд хийгээд оролцож байгаа даа баяртай байна. Тарах материалын хувьд бол одоо ямар материалыг яагаад сонгож авах болсон юм? Ямар шалтгаанаас энэ нь одоо хэрдий бат бөх юм бэ гэдэг ч юм уу те. Бүх талын ер нь бодолц үзэл хийсэн л дээ. Тэгээд хүнд яагаад хэрэгтэй вэ ч гэдэг юм. Зарим бас мэдгүй хүмүүс энэ ер нь юу хийгээд байна энэ нөхөр гэж бодож иж магадгүй. Тэгээд энд хүнд яагаад хэрэгтэй вэ гэдэг малчт бол онцгой байдлын газар хэрэгтэй. Онцгой байдлын газар бол өвчин гарсны дараа эрүүл мал, өвчтэй мал хоёрыг бол ялгаад арай нэг эрүүл чухалмжтайг нэмчихдэг. Тэр үед бол бас энэ тусгаалтын байр хийх болт юм лээ. Онцгой байдлын газрын хүмүүс тасч уулзах зөвхөн өмнө авсан иймэрхүү бас бүтээл дээр бас нэлээд ажилласан гэж бодож юм. Би чинь энэ чинь тэнцээ гарсныхаа дараа л тэгээд эхлээд бол хөрөнгө санхүүгийн хувьд нэлээд хүндрэлтэй байлаа. Санхүү цуглуулах гэж бас нэг сар шухуу ингээ хандив сургуулийн багш нар маань нэг өдрийнхөө цалин хүүхдүүд 5 10 100 төгрөг ингээд нэг гамшигт нэрэгдсэн юм шиг ингээд мөнгө осгож хийж байгаа. Одоо нийт бүтээлийн энэ зардал бол нэг 2 сая гаруй төгрөг зарцсан. Мэдлийн их томоохон бүтээл болж байгаа энэ тэмцээний хувьд бол урд нь ийм хөрөнгө зараад бас ийм ашигтай бүтээл гарч исэн үгүй байгааг мэдгүй. Интернетээс харахад бол сэтгэл бол асар өндөр байдаг. Яг одоо та бүхэнд иймэрхүү байдлаар ярих залуу гаргаж ирэх гэж байна та. Би өмнөд хашаад байгаа. Вибратортай юм шиг ярьдаг. Энэ залуу хэлцүүлэх гэж байгаа. Энэ залуу одоо шүүгчдэд өөрийнхөө бүтээлийн танилцуулгыг өгсөн. За ингээд зохион бүтээгч Ариа гурж байна. Жижиг ухаан технологийн их сургуулийн механик инженерийн сургуулийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс алдаж байгаа. Ариа. Тэрээс жоохон хошигдсон гомдог үстэй. Үгүй. Зүгээр үү те? Одоо чи яг хичээгээд яг тэгж ярихгүй болох гэдэг нь юу? За Ариа тэгж удаа сууж байна. Бүтээлээ чөлөөтэй өөрийнхөө тайлбарлаад хамгаалж те. Би болохоор энэ нүүдлийн сарвч бүтээлийг болгонготой одоо хөгжүүлсэн. Эхэндээ бол би полимер хунцар материалаар хийн гэж байсан. Тэгээ шүүгчтэй бол металл яг ер нь сонгосон дээр юм байна. Ер нь металл дээр ажилласан зүгээр юм гэж бодсон. Үүднээс металлыг сонгож аваад хийсэн байгаа. Бүтээлийн нөгөө цаг хугацаа бас полимер үйлдвэрлэхэд бас хөрөлцөхгүй байсан. Дараагийн шатны шалгаруулалт гэх мэтчлийн шалтгаануудыг авч үзээ. Ер нь бүтээлийн хийх зөв гэж үзээл тэгээд энэ материалаа сонгож хийсэн. Ерөнхийдөө бүтээлийн бол нэг каркасыг нь болгоод төмрөөр хоорондоо угсрагддаг байдлаар хийгээд тэгээд юу яасан. Угсраад гадны бүрээсийг нь болгонготой одоо майхны материалыг сонгож авсан. PVC гэдэг материал байдаг. Тэр материал Монголын зах зээл дээр олдсмуутай олдохгүй хүндрэлтэй талууд байсан учраас ерөнхийдөө бол майхны материалыг сонгож аваад одоо бол эхний ээлжинд бол загвараа бол хийгээд яаж энэ нь бол энэ загварын хувьд бол одоо хийгээд цаашд бол ашиглах боломжтой хийж байгаа. Ер нь цаашд бол нингэн хаантай 2-3 мм-ийн нингэн хаантай турбаг полиэтилений ингээд хунцрын нэг төрөл байдаг. Энэтэй хавсарч үйлдвэрлээд дотороор нь хийгээд үйлдвэрсэн тохиолдолд бол ашиглалтын хугацаа нэг 50-60 жил болж уртсаад тэгээд юу одоо PVC гэдэг материал нь бол дэлхийн зах зээл дээр юу гэдэг юм. Ариа PVC юу PVC юу? PVC. PVC нь юу вэ? Одоо жарисны бардакны материал. Тэр хуцлагыг хэлээд байна тийм. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Тэр материал одоогийн байдлаар бол би зүгээр энэ майхны материалаар ашиглаж хийсэн. Энэ материал Монголд олдохгүй. Байх нь бол байна. Вагоны бүтээлэг маягаар хийсэн. Хаашаа 8 метрийн өргөнтэй 450 мянга гэсэн тийм материалыг авч хийгээд бол надад одоохондоо ашиг байхгүй гэж үзсэн. Тэгээ хийсэн. Өдөрт мань гайхчих магадгүй зохион бүтээгч 2 дугаар шатнд бүтээлээ хийцэн байх хэвээр. Ариа бол хийцэн. Одоо бид нар дэлгэцэн дээр ариа сургуулийнхаа гадаа өөрийнхөө бүтээлийг угсраад бэлэн бол угсрахад ямар хугацаа зарцуулж байгаа хураахад яах их бусад тодруулах зүйлээ хэлээч. Тэгээ угсрахад бол нэгээс 2 цаг ингээ хураахтайгаа нэлээ нэг 3-5 цагийн хугацаанд л ер нь угсраад хураагаад өмчнө гэсэн үг байна. Тэр чинь барьчаад шууд хураахгүй шүү дээ. Барьчаад ингээд барьчаад бол амьдрын болно. Тэгээд хураахтаа бол тэгээд нэг асуудал байгаа. Дээдлэлт нөгөө нэг одоо энэ дээр болонгот 2 талдаа дээр доор 2 холбоос хийчихсэн. Тэр холбоос нь болон доотлын холбоос нь болонгот хоньны дундаж өндрийг тоосч үзээд тэгээд хоньны дундаж өндөр бол нэг юу юм блэ? 70-80 см
хүрхтэйгүйтэй л тий. Үлдрээсээ тий. Ямаа хойно ингээд бүгдийг ингээд дончилж юм зэ. Тэгээд нэг 30-аас 40-50 сантын хооронд би тэр тушаага хийсэн. Доогуур нь том мал шургаа гарчихгүй, дээгүүр нь бас хараа гарчихгүй ингээд чингэтгэхэр нь ячин тэр чинь бас тодорхой хэмжээний гүн нь бас газарлуугаа бас нэг иймэрхүү хэмжээтэй бас сууж өгжээж яана. Энэ дээр бас ингээд бүгдээр ингээд хоорондоо бие биендээ огсрогчтой учраас контракт суулцж байгаа учраас бол ямар нэг юм төлөлд бол ийдэн тийш нурчна гэсэн санаа байхгүй. Ханы нь болонгууд одоо мал өргөн шидтэй өргөх үед цохилт үүсэн тэрийг нь бол нингэн хамтай нингэн ийм одоо дээр үед мал гачдаг ийм тор байдаг. Хойлоод ингээ аваа явчихдаг. Авсаархан тэр тороор бол шийдээд өгчин. Дээврийн хэсгийн болонготой 300 мм тутамд нь ийм татлагаар одоо чаг гээд тайл гэж ярьдаг да тий. Тэр тийм татлагаар нэгэн татлагаар ингээ татаад өгсөн дээгүүр нь ингээ толилгоо дээр нь ахаад дээгүүр нь болонготой хоорондоо бүчтэй тэр уяагаа ингээ уяад тал дэш нь бас ингээд контракт маягаар та гэрийн эргүүлэгний уяаны уяаг ерөнхийдөө ашигласан. Хэдий урт нь хэдүүлээ? Урт нь 21, тойрог хагас тойргийн араас нь болохоор 10.5. Тэгээд манай энэ шиг том юм болж илээ шүү дээ. Тэгэхээр одоо ингээд энэ бүтээлч бид нар хин нэгэн зориулж хийгээд байгаа шүү дээ. Жишээ нь малчтад тий. Малчтад. Малчин одоо би чинь малчин байл гэхэд худалдаж авъя гэхэд ямар өртөгтөө тусах уу? Чи хитэн дүүргийн үн зарцуул одоогийн байдлаар би нэг сая 900 мянган төгрөг зардуулсан байна. Ер нь эцсийн байдлыг худалдаанд гаргахад бол би нэг 3 сая төгрөгийн худалдаанд гаргахад бол боломжтой маа. Ер нь хаана алдагдлгүй гэсэн. Одоо бол би ерөнхийдөө төмрөөр хийцэн байгаа. Хийцүүдээс одоо дээдлэлтээр нь болон сайжруулах. Дараагийн шатанд бол би нэгдүгээр будагныхаа гадна талын зөвлөлтөд хамгаалж бодно. Хоёрдугаар яаж сайжруулах вэ? Ханаа сайжруулна. Гуравдугаар тэр дээврийн хэсгийг одоо мөнгө муутай байгаа учраас би зүгээр нэг ингэсэн ба хид хідэн уяагаар ингээд зайтай татсан ба тэрийг зайг нь ойрцуулаад бас хүмүүсийн эндээс ямар шийдэл хүмүүс санаа оноо өгөн тэрийг бас нэмээд ингээд сайжруулаа явнаа л гэсэн юм байна. Нэгдүгээр шатанд лодоор авсан шүүгч чамайг тэнцүүлэхдээ за PVC буюу одоо хуванцраар хийнэ гэж тэнцүүлсэ. Гэтэл чи бол одоо PVC-г үйлдвэрлэх боломжгүй. За энэ бас бидэнд олдоц муутай материал гэдэг утгаараа чи шатны буюу одоо хөнгөн төмрөөр хийсэн гэж өөрөө тайлбарлаад байгаа тийм ээ. Тэгээд энэ төмрөөр хийсэн нийт 200 м хүн жин нь хэд вэ? Жин нь бол 350 м. Энэ 350 кг байгаа. Энийг яаж тооцоолж ирсэн бол юу төмрийн погометрийн ирнэ. Нийт погометрийн залтыг юугаараа үржүүлсэн байна. Нийт хэрэглэсэн орсон төмрөөр үржүүлээд энэ килограмм болол гарч ирж байгаа. Ингээд тооцож үзсэн. Хучлага бол ерөөсөө нэг уртаараа байгаа тийм. Хучлагыг бол ерөнхийдөө уртаараа байгаа 21 м. Би ганцаараа өргөө явуучих боломжтой. За энэ болонгот миний бүтээл ерөнхийдөө эхлээд огсорч байгаа байдал нь байна. Энэ ингээд огсорсных нь дараах байдлаас нь ингээд авсан. Ерөнхийдөө одоогийн байдлаар бол энэ ашиглаж байгаа сарвч бол нэг иймэрхүү сарвч байгаа. Энэ сарвч бол нэг 350-аас 400 ширхэг 250-аас 350 ширхэг ванз орно гэж бодоход одоо өнөөдрийн байдлаар Өвранга Булган аймгийн Аршаан цуманд нэг ванз яг одоо малчтадын гар дээр бол 10,000 төгрөг, сургаа 9-өөс 10,000 төгрөгийн үнэтэй байгаа. Энийгээ тооцоод үзэхэд ийм сарвч барихад бол 3 сая 700 мянган төгрөг ямар нэгэн хөдөлмөрийн хөлс орлогогүйгээр энэ сарвч нь бол ачаа явахад бол 2-3 машины ачаа болох юм аа. Энэ сарвчны хувьд бол аваа явахад нэг портрийн ачаа болно. Ахаад нэг портрт нь бол гэр орны ачаад ингээ нүүдлийн зөрүүлтээр хаврын улиралд ихэвчлэн манай орны малчид бүрөөсөө илэх шаардлагатай болдгоо. Тэр үед бол ингээ ашиглах боломжтой. Мөн онцгой байдлын газар гамшигын бүсэд бас ашиглах боломжтой. Одоо би энийг энэ дунд нь болонготаа ингээд юу яцсан байгаа. Энээс нэг 10-аас 15 см нь бол газар сууж өгнө. Энэ хэсгээр юм бол нөгөө миний контракт гээд нэг ахаа доотлын хөндлөлийн холбоос маань орж ирнэ. Одоо ингээд яг ингэж холбогдсон байгаа арамны ерөнхий инвентор дээр зурсан зураг нь байна. Энэ болонгот ингээ хоорондоо шопонкоор ингээд холбогдчихно. Энэ шопонк маань ингээд хоорондоо ингээд хөгжиж чинь. Энэ бол Ерзбата байснаас анхлж Ерзбата гэж шийдэл гаргаж ирсэн. Тэрнээс бол ингээд шопонкоор төгжөө явахад бол хамгийн цаг хугацааны хувьд ч гэсэн угсрахад хялбархан юм аа. За ингээд шүүгчд ерөнхий шүүгчд ер нь тэгээд бол цаашдаа бол полиэтилийн ингээд хумцрын нэг төрлийг нэгэн хамтаа турбатай хавцарч өгсөх үйлдвэрлэхэд бол ер нь боломжтой. Шинэ Яндаа гэдэг компаниар тэр талаар ярьж байгаа. Ер нь бол хөөжний энэ бүтээл яхаа манайх үйлдвэрлэж болно гэсэн тийм. Шинэ Яндаатай газар ахантай. Энэ компани одоо энэ полиэтилийн гэхэд одоо энэ Монгол улсад ашиглах энэ ашиглалтын гэрчлэгээ энэ юмнуудыг энэ бол ингээд юу болсон байна. Хавцарсан. За бүх талаар нь ер нь шүүгчнээс асуулт байхгүй болтол тайлбар хариултыг өгөх шиг боллоо. Дундаас нь олон шүү дээ манайхан. За. Ер нь бол боломжийн бүтээл болжээ. Өмнө ч гэсэн манай сургууль дээр очиж байсан, би танилцж байсан. Бас нэг мал үргэхэд бат бөх талаас нь бодорой гэсэн тэн дээр бас нэг баг зэрэг шийдэл гаргасан байна. Ерөнхийдөө бол боломжийн болжээ гэж үзэх гээд.
энд шүүгчдийн үнэлгээ шууд гэрлээр дарыг гэсэн шийдвэрт хүрж байна. Энэ үнэлгээ гарахаас өмнө би бас нэг зүйлийг хэлэх зүйтэй болов. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийнхэн за ангиудаар одоо залуу зохион бүтээгчдэнд тэмцээнд оролцож байгаа гэж за 2 3 гэдээ өөрсдийнхөө чадах хэмжээний мөнгийг цуглуулсан энэ бүтээлд өөрсдийнхөө хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Үүнээс гадна мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар одоо 10-20 мянган төгрөг цуглуулснаар энэ бүтээлийн бүх материал болон хийцийг авсан. За оёдлыг бол одоо геометр болон шугам зургийн багш нар нийлж ойсон гэх мэтчлэг ингээд бөөнөрөө боссон ийм олон хүмүүсийн хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн бүтээл шүү гэж хэлж байгаа юм. Армир юм тий. Тий, зөндөө байгаа. Тэр баярлалаа хүмүүстэй камер руу хараад. Тийш харж та. Намайг тусал дэмжиж хамтран ажиллаж бас сан хүүгийн талаар тусдаа үзүүлсэн нийт багш олон сургуулийнхаа ажилчдаа өөрийнхөө нэрийн өмнөөс болон удирдах оруулж байгаа багшийнхаа нэрийн өмнөөс баярлалаа. Үнэхээр та бүхэнд их баярлж байгаа илэрхийлж байна. За манай зохион бүтээгчдийг дэмжиж та бүхэнд бид нар бас баярлалаа гэж хэлээ. За гэрлээ дараа гэсэн үү? Тэгтээ байна уу? Ямар гэрэл дарах мэдчээ те? Хийц дээр шүү дээ. Ер нь бол тэр холбоосын хэсгүүдээ ер нь өшөө сайжруулах юм байгаа ш. Одоо 2 дугаар шат бол юм байлаа гэхэд 3 дугаар бол яг хэрэглэгчээд энгийн хүмүүс ирж үзэхэд тэрний усраа салгаж байгаа хэсгүүд маш их энгийн хийц хэлбэр байх ёстой. Тэр дээр тэгээд байнгын ингээд салхинд ингэж шít. Нэг манай улс ч одоо 4-9 метрийн салхи байнга байж идэг. Наач бол байнга л ингэж. Ямар ингэнгүүл уучлаарай цогш өгч ус татахгүй шүү дээ байнга гэж юм чи. Биш. Би нөгөө бүх хотын асуудлыг ярьж байна л да. Бороо орж явахдаа тэгж нэг салхи гараад авахгүй нэг тогт. За ингээд шүүгчдийн гэрэл шүүгч зогж жавхлангийн гэрэл улаан лодоор авсан шүүгчийн гэрэл ногоо. За ария үдгслэн дээр уулзъя. Үдгслэн дээр чиний асрыг бүрэн одоо бүтнээр нь бариад дэрвэх нүү хэр бат бүх байх нь үзэн шүү. За асуулахгүй болтлоо. Гамсаг ярьсан уу? Гайгүй л дээ. Ер нь өөрөө эхлээд би өөрөөсөө асуусан л да. Би шүүгчсэн бол яах байсан болоо гэж. Тэгээд тэрнийхэн дагуул одоо яагаад хин тэрэгтэй ямар учраас энийг яах ийх ингээл өөртөө л асуулга тавьж тэрнийхэн дагуу бэлдэж байсан. Тэрийг бас шаардлагатай тоо судалгаануудыг цагуурын хүрээлэнгээс энэ төр одоо салхины хэмжээ гэсэн иймэрхүү юмнуудыг олж ирж илээ л да. Тэгээд тэрийг мэрийг ингээд тайлбарлалаа. Ер нь бол би шүүгчт гэхээс илүү би ер нь юмыг ер нь эцсийн үзэл нь хийх хэрэгтэй гэсэн бодолтой байдаг хүн. За ария дахин баяр хүргэе. Тэгээд нэгэн гайхалтай сайхан бүтээлийг урд чинь бэлэг болгоё. За энэ бол сайн сайхан амьдралын төлөөх Азийн эрэлхийллийн түүх хэмээх гайхамшиг хэмээх юм ном байгаа. За энэ номонд Азийн улс орнуудын хөгжлийн түүхийг одоо бичсэн байдаг. Энэ номыг сайхан уншаад бидлэгийнхаа далаад тусал нэмээрэй. Тэглгүй ийм сайхан номоор бэлэг барьсан та бүхэнд бол Монголынхаа олон нийтийн телевизийн залуу зохион бүтээгч багийн нийт хамт олондоо баярлсан талархсан илэрхийлье. Мөн бидний бүтээлд дэмжлэг үзүүлж байгаа сургуулийнхаа багш удирдлага бас хөдөө орон нутгаас дэмжин синхронитлогцоо үзсэн суугаа нийт намайг таньдаг малчид болон Өрөнгөн аймгийн болон Булган аймгийнхаа нийт малчидтай бас сайн үнэтэй сайн аваржаарай. Төлөв малаа бүрэн төлөвлөлөөрэй гэж хүсэн өрөөё. Ерөнхий ивент тэтгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж New Jolchin Tour компани.